2023 оны 3 дугаар сарын 27-ны өглөө Зөнгөн хайрхан дүүргийн нэгэн гэр хороололд хүмүүсийн аж амьдрал хэвийн л үргэлжилж байсан. Гэтэл нэгэн гэрээс сандарсан айсан төвшүүртэй дуудлага ирэв. Тухайн дуудлагад эхнэр маань сэрэхгүй байна гэх дуудлага мэдээлэл байсан. Удалгүй түргэн тусламж цагдаа тухайн гэрт очисон ч аль хэдийн оройтсон байв. 3 хүүхдийн ээж Жавзаа нас барсан байлаа. Сонсогч та бүхэн Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Жавзаанд бага насны 3 хүүхдүүдийнхээ тэргэд зодуулсны улмаас амь насаа алдсан байсан юм. Гэвч энэ хэргийн хамгийн хүнд хэсэг бол нас барахаас өмнөх сүүлийн хэдэн цагт юу болсон тухай үнэн байв. Энэхүү аимшигтай зодуурыг түүний бага насны 7 настай, 4 настай, 1 настай хүүхдүүд харж байсан байна. Энэ аимшигтай хэргийн гол гэрчин бол Жавзаагийн 7 настай охины яриа юм. Шүүгдэгчийн биеийн бяцалтыг нууцлсан байсан тул холбогдсон хэрэгээс нь та бүхэнд шууд хүргэе. Шүүгдэгч байна. 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгон хайрхан дүүргийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Жавзааг хардталтын улмаас нүүр болон бие рүү гараараа зохих, хөлөөрөө дэвсэх, өшөглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгааж, дуух мөргүүлэх, мөн эмзэг гэрэгтэнлүүнд гараа хийх зэргээр онц хайргас хэрсгийн аргаар гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Уг хэргийн талаар цагдаагийнхан дуудлага аваад хэргийн газар очин ажилласан байдаг. Цагдаа нарыг хэрэг болсон байшин руу ороход гэрийн зүүн талд байрлах орон дээр толгой нь хойд зүг рүү чиглэсэн, баруун хажуу хэсгээрээ доош харж хөвтсөн, 2 хөл шулуун урд зүг рүү жийсэн, зүүн гарын тохооны үеэр хагас нуулсан, биеийн дээд хэсэгт ягаан өнгийн цамцтай, биеийн доод хэсэгт саарл өнгийн биеийн тамирын өмдтэй, хөлдөө саарл өнгийн амьстай байх ба. Нүүр хэсгээр доошо харж хөвтсөн, хамар амнаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн нүдний зохины дээд хэсэгт цус хуралттай, духны дээд хэсэгт хуучин тав тогтсон зулгаралттай, зүүн хавирганы орчимд тод улаан хүрэн өнгийн 2 ширхэг цус хуралттай, зоо нуруу орчимд зулгаралттай цогцос байжээ. Одоо ингээ бүгдээрээ талигаачийн хамгийн том охин болох 7 настай Ануугийн мэдүүлгээс сонсоцгоё. 7 настай Ануу мэдүүлэхдээ би өчигдөр өглөө гэртээс ирээд орон дээрээ хувцас өмсөөгүй, хүнжил дээрээ зураг зураад байж байхад ээж нүүрс аваад эргээд гараад явсан. Би 1 настай дүү Солонгыг хараад 4 настай Ари унтаж байсан. Би дүүгээ харж байхад өдөр аав орж ирээд ээж нь хайцсан юм гэхэд ээж байхгүй гэсэн чинь би ээжийг чинь олоод эргээд гараад явсан. Аав гаднаас орж ирэхдээ ээжийг үстээд намайг улаанаа эгчийг дуудаад ир гэсэн. Би улаанаа эгчийг дуудаад цугтаа гэртээ очиход аав улаанаа эгчээс цуг арх уусан юм уу гэд асуусан чинь улаанаа эгч уугаагүй гэд явсан. Аав бэн ээж Жавзаалуу уурлаад толгоон дээр нь хөлөөрөө үсрээд исэн. Эмзэг гэрэгтнийг нь базаж гараа хийгээд бас гараараа нүд ам хамарлуун цохиод хөлөөрөө бүр гидэсрүүн цогсон. Ээжийн эмзэг гэрэгтнээс зөндөө олон цус гараад өмдийг нь цусаар дүүргэчихсэн чинь аав ээжийн өмдийг нь тайлаад угаагаад өлгсөн бөгөөд өөрийнхөө өмдийг өмсгсөн. Тэгээд орой унтахдаа ээж зүүн талын орон дээр ганцаараа хүнжил нөмрөөгүй унтсан. Би аавтайгаа дүүтэйгээ баруун талын орон дээр унтсан. Гэгээтэй байж байхад аав бит хоёр сэрээд аав ээжийг өөд болсон байна гэд тэврээд чичрээд уйлаад аав үснээсээ зулгаагаад би бас зөндөө уйлсан. Аав эмээрүү залгаад нөгөө Жавзаа чинь өөд болчихсон байна гэж хэлсэн. Манайхаар зөндөө олон хүн ирчихсэн. Эмнэлгийн машин ирчихсэн байсан. Аав ээжийг гаднаас үсдээд гэртээ оруулсан. Тэгээд 2 3 гараа атгаж байгаад хацар дээр нь цогсон. Гидс дээр нь гараараа цохиод байсан. Тэгээд бас толгой дээр нь гуталтай хөлөөрөө үсрээд исэн. Мөн эмзэг гэрэгтэнлүүн гараа хийгээд базаад ээжийн эмзэг гэрэгтнээс цус гараад аав арчиж өгсөн гэх мэдүүлгийг өгсөн байна. Талигаач Жавзаагийн аав ээж болон дүүнэр нь хөдөө байдаг бөгөөд одоо бүгдээрээ Жавзаагийн хамаатан болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн мэдүүлгээс сонсоцгоё. 2023 оны 3 сарын 27-ны өдөр манай төрсөн ах Болдогийн охин Жавзаанд гэртээ нас барсан асуудал гарсан юм. Надаас өөр манай гэр бүл төрөл садангийн хүнд хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжтой хүн байхгүй. Манай төрсөн ах Болдоо нь
Гой балтаад гэртээ ажил амьдралтай хүн болохоор ирэх боломж байхгүй. Мөн амь хохирогчийн төрсөн дүү жаргал нь мөн гой балтай аймагт 2 жоохон хүүхэдтэй болохоор ирж чадахгүй байгаа юм. Харин Жавзагийн ээж гэдэг хүн байдаг боловч маш их арх удаг. Жавзаг нас барсан талаар мэдсэн боловч ажил явдалд нь ирээгүй. Хаяа манай ах руу сухтуу яриад элдэн үгээр доромжлоод байдаг гэсэн. Би бол хэргийн талаар сайн мэдэхгүй. Жавзаг Б гэх хүнтэй гэр бүл болсон цагаас хойш нэг их уулзаж амжаагүй байсан. Гэтэл 2021 оны 9-р сард Жавзаа нөхөртөөгөө муусан гэж хэлээд аав дээр очсон байсан чинь удаагүй 2022 оны 6-р сарын үед эвлэрсэн гэж хэлээд Улаанбаатар хотод ирсэн байсан. Миний сонсож мэдэж байгаагаар сүүлийн 1 жил орчим Жавзааг арх уугаад байна гэж нөхөр байна. Удаа дараа уцаар яриад байдаг байсан. Бид нэр юунаас болж арх уугаад байгаа талаар мэдэхгүй байна. Жавзагийн хувьд төлөв даруй. Хүний өгнөөс гарч байгаагүй хүүхэд байгаа юм. Би Б болон Жавзаа нарыг хэрүүл маргаан хийж биеэ цохиж зодож байхыг нь мэдэхгүй. Харсан үдсэн зүйл байхгүй. Буйны ажил 7 сая гаруй төгрөг болсон. Уг мөнгийг манай хамаатан садан хувааж төлсөн. Тэр мөнгийг бол нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн Б-гийн ар гэрийн хүмүүсээс төлөх боломж байхгүй. Мөн дээрээс нь Б болон Жавзаа нарын 3 хүүхдийг тэдний тал харж байгаа болохоор нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгчээ. Одоо харин 7 настай охины мэдүүлэгт гарсан Улаана гэх хүний мэдүүлгээс сонсоцгоё. Тэрээр хэлэхдээ Жавзаа нь манай гэрийн урд байдаг айлын эмэгтэй байгаа юм. Би хаяа Жавзаагийн гэрээр орж минь тустай бидээ тус дэм болдог хүмүүс. 2023 оны 3 сарын 26-ны өдөр 14-өөс 15 цагийн үед намайг гэртээ байж байтал хашааны гадаа Б улаана ихчээгээд орилоод байхаар нь би гэрээсээ гараад очтол Б ихчээ Жавзааг харсан уу? Гар утас чинь байна уу гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж өгсөн чинь Б Жавзаа руу залгаад байсан ба. Жавзаа гар утсаа аваад Б-тэй ярихад Б чи хаана байна? Сансар руу явчихсан уу? Чи хаана байна гэд байхаар нь би Б-д цогоо ахынд Жавзаа байгаа гэсэн чинь Б нь цогоо ахын гэр рүү явсан. Тэгээд удалгүй би гэрийнхээ гадаа зээ хүүгээ хараад байж байтал Б Жавзаа нар цогоо ахын гэрээс гараад гэр рүүгээ алхаж явсан. Б нь Жавзааг хар өнгийн хүрхний ар цагаас нь бариад чирсэн. Нилээн ширүүн гэрлүү яваад орсон. Тэгсэн удалгүй Жавзаа Б нарын охин болох Ану манайх руу гүүгээд ороод ирсэн ба. Ану айсан сандарсан байдалтай. Ана таныг аав Б дуудаж байна гэхээр нь би Анутай хамт Б-гийн гэрлөө ороход Б Жавзааг газар шалан дээр хэвтүүлсэн байдалтай зодож байсан ба тэлээгээр Жавзаагийн толгоор нь зогсоо зайгүй цохиод байсан. Тэгээд Б нь Жавзаагийн үснээс нь зулгааж байгаад 100 руу толгоогоор нь нэг удаа хүчтэй мөргүүлээд чи одоо бос гээд Жавзаагийн үсийг гарандаа ороож татаад орон дээр суулгасан чинь Жавзаа сууж байснаа манараад ухаан алдаад унчихсан чинь Б нь Жавзаагийн хамар хэсэгт нь гараараа дарж байгаад сэрээгээд газар шалан дээр хөвтөж байхад нь муу хүн өгдөггүй юм гээд Жавзаагийн толгой дээр нь хөлөөрөө 3-4 удаа хүчтэй дэвссэн. Тэгсэн Жавзаагийн хамар ам нүүр зэргээс нь нилээн цус гарч хавдаж хөхөрсөн. Хүн амир болчихсон байсан. Тухайн үед Жавзаа арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан. Б хэрэглээгүй байсан. Тэгсэн чинь Б Жавзаад хандаж чи бурууга хэлэхгүй бол би чамайг ална шүү. Үнэнээ хэлээрэй. Чи цогоо ахтай унтсан юм уу гэсэн чинь Жавзаа тийм би цогоо ахтай унтсан гэсэн чинь Б та мэдэж байсан юм уу гэхээр нь Б Жавзаа юу гэж цогоо ахтай унтаж байдаг юм гэсэн чинь Б улаана ихч та сонсож байгаа биз дээ. Жавзаа цогоо ахтай унтсан гэж байна. Та цогоо ахыг дуудаад ирдэ гэхээр нь Б цогоо ахын гэрлөө очиход цогоо ах арх сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн байсан ба. Цогоо ахыг аваад би Б-гийн гэрт аваачиж өгсөн чинь Б цогоо ахад хандаж та манай их нэртэй унтсан юм уу гэсэн чинь цогоо ах үгүй би юу гэж танай их нэртэй унтдаг юм гэсэн чинь Б манай их нэр тэгвэл тантай унтсан гэж хэлээд байна гээд за та хэд явдаа гээд цогоо бит хоёр Б-гийн гэрээс гараад явсан. Дахиж Б-гийн гэрт очоогүй. Тэр үед Б Жавзаа болон түүний 3 хүүхэд байсан. Б Жавзааг өмнө нь цохиж зодддог байсан. Миний мэдхээр тоогоо алдсан. Хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй. Б нь Жавзааг цохиж зодохдоо амар зоддог. Зодуулсныхаа дараа Жавзаагийн биед битүү гэмтэл шарах болчихсон явдаг. Шүүгдэгч Б болон Жавзаа нар арх сотруулах ундааны зүйл хэрэгэлдэг. Хамт угаад байдаггүй, тус тусдаа уугаад явчихдаг хэмээн мэдүүлгийг өгчээ.
Энэ одоо хэрэг дээр гарч буй цогоо гээд байгаа хүний гэрт нь жавзаа байгаад арх сотруулах ундааны зүйл хэрэгжилж байсан бөгөөд зөвхөн тухайн гэрт жавзаа болон цогоо хоёр хоёулахнаа байгаагүй ба үүнээс гадна 3 гэрч байсан. Тухайн 3 гэрчийн мэдүүлгүүд хоорондоо ижилхэн байсан бөгөөд гэрчүүд мэдүүлэхдээ цогоогийн гэрт бид нэр ууж байсан. Гэтэл жавзаагийн нөхөр гэх хүн ирээд жавзааг аваад явсан. Жавзаа нь цогоотой бэлгийн харьцаанд орсон асуудал байгаагүй хэмээн 3 гэрч гуруулаа ижил утга бүхий гэрчийн мэдүүлгийг өгсөн байна. Энэ 3 гэрчийн мэдүүлэг нь бол жавзаа нь цогоо гэх хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэдгийн гол ницаасан нотлогоо болсон юм. Одоо харин бүгдээрээ тухайн одоо хороог хариуцсан нийгмийн ажилтны мэдүүлгээ сонсоцгоё. Тэрээр хэлэхдээ жавзаа болон Б гэх хүмүүсийг танина. Манай хороонд 2022 оны 8 дугаар сард ирж амьдарсан бөгөөд хамгийн анх Б өөрийн ээжийн хамт манай ажил дээр ирээд манай эхнэр жавзаа 3 хүүхдээ хаяад арх уугаад явчихлаа. Хүүхдүүдийг харах хүн алга, арга хэмжээ аваад өгөөч гэж орж ирсэн. Энэ үед Б-тэй хамт явсан эмэгтэйгээс та юу нэ гэхэд би Б-гийн ээж нь байна гэсэн. Тэгэхээр нь та тэгвэл 3 хүүхдийг нь хар гэхэд би чадахгүй ажилтаа гэж хэлсэн. Ингээд маргааш нь би Б-г дуудаж уулзахад манай эхнэр ирсэн. Одоо ямар нэгэн асуудал байхгүй. Харин охиныг маань 1-р ангид оруулаад өгөөрэй гэж хэлсэн. Энэ үеэс Б-тэй холбоотой ажилласан. Үүний дараахан 8 дугаар сарын сүүлээр байхаа хэсгийн ахлагчтай гэрт нь очиход гэрт нь хөнгүү байсан. 2022 оны 10 сард байх эхнэртэй нь хорооны үүдэнд таарахад эхнэр нь Б-г 2-оос 3 хоног алга болоод гих зүйл ярьж байсан. Үүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад 2023 оны 1 сард Б ирж уулзаад хадмууд гэрт ирчихлээ. Эднэр гэртээ ирэхээрээ жавзааг дагуулад арх уугаад зүгээр байсан хүнийг эвдээд авах юм. Уул нь эднэр байхгүй бол гайгүй байдаг юм гэж хэлсэн. Үүнээс хойш цагаан сарын битүүний өдөр хүүхдийн мэргэжилтэн гэрлээ цагдаагийн ажилтан нартай хамт очиж уулзахад жавзаа гэрээ цэвэрлээд 3 хүүхдтэйгээ байсан. Харин нөхөр нь байгаагүй. Үүний дараа 2023 оны 3 сарын 21-ээс 22-ны үед цасан шуургатай өдөр Б ажил дээр ирээд жавзаа шөнийн 2 цагийн орчим 3 хүүхдээ орхиод арх уух гээд явсан байна гэхээр нь хүүхдүүдээ яав гэхэд манай дүү харж байгаа гэсэн. Тэгээд гараад явсан. Энэ хоёр хүнтэй хоёулантай нуулзаж үтсэн. Аль аль нь хадам талаасаа болоод хэрүүл маргаан хийгээд байдаг гэж хэлдэг. Б надтай хэд хэдэн удаа уулзаж байсан. Нэг ч удаа сохтой байгаагүй. Харин жавзаатай 2-оос 3 удаа болцсон. Энэ үед мөн л эрүүл байсан. Цагдаагийн байгууллагад болохоор дандаа архины асуудлаар дуудлага өгсөн байдаг юм билээ. Б-гийн гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Эхнэр нь хүүхдүүдээ орхиод явчихдаг. Иннээс нь болоод нөхөр нь асуудал гаргаад байдаг. Ийм асуудал байгаа гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Ингээд шүүх сэтгэц эмгэх судлалын газраас шүүгдэгч Б-д шинжилгээ хийсэн бөгөөд Б-н сэтгцийн ямар нэгэн өвчнгөө гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдэлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан. Хэрэг хариуцах бүрэн чадвартай хэмээн үзсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр талигаач жавзаагийн Б-д тарих нугасны хүнд гэмтэл тухайлбал их тархины аалзан хальсанд орох дархмал цус харвалт, хүзүүний 1-2 дугаар нугалмын мултрал, нугасны цусны харвалт, зүүн 7-8 дугаар хавирганы хугарал болон биеийн олон хэсгийн хамарсан зуларалт, цус хуралт, зөөлөн эдийн нэвтрэл бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон ба эдгээр нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтлүүдийн дотор тарих нугасны гэмтлүүд нь хүнд, хавирганы хугарал нь хүндөвтөр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд талигаач нь тарих нугасны хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан хэмээн дүгнсэн. Мөн талигаачийн цусанд 0.7 промил спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд үтрээ болон шулуун гэдсний амсраас эр бэлгийн илрээгүй. Тухайн үед эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан хэмээн дүгнэлт гарсан. Мөн шинжээчийн мэдүүлгээр талигаачийн өвгөл хүргэсэн тарих нугасны хүнд гэмтлүүд нь нас барахаас өмнөх 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл болгон тогтоогдсон ба уг гэмтлийг авсан даруйд талигаачийн идэвхтэй үйл ажиллагаа хэвийн хөдөлгөөн хийх чадвар мэдэгдэх үйс алдагдсан байх боломжтой хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй хэсэг бол бага насны болох 7, 4, 1 настай хүүхдүүд ээжигээ аимшигтайгаар зодуулж байхыг харсан явдал юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн нэг чухал зүйл тогтоогдсон.
Энэ бол ганцхан тэр өдөр гарсан гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй. Гэрчүүдийн мэдүүлгээр Бен өмнө нь Жавзаг байг зоддог байсан талаар гэрчүүд мэдүүлж байсан. Иймээс шүүх энэ хэргийг дүгнэж үзээд шүүгдэгч Бэг зөвхөн хүний амь насыг хөнөөсөн гэж үзээгүй. Харин гэр бүлийн хүчирхийлэл үлдэж онц харгас хэрсгийн аргаар хүний амь насыг хохироосон хэмээг шүүхээс дүгнсэн юм. Эцэст нь шүүх Бэд 18 жилийн хорих ялыг оноож цагдан хоригдсон 273 хоногийг ял идлэх хугацаанд нь оруулан тооцсон. Энэхүү идэх 18 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Энэ хэрэг нь гэр бүлийн доторх хуримтлагдсан зөрчил, хүчирхийлэл, цаг хугацааны явцад хэрхэн хяналтаас гарч эцэстээ буцаах боломжгүй эмгэнэлт үр дагаварт хүрэгдгийг харуулсан бодит жишээ байлаа. Мөн монголчуудын архины хэрэглээ энэ бүхнийг улам хурцатгаж нэгэн гэр бүлийн амьдралыг бүрэн сүрэлд хүргэсэн харамсалтай тохиолдлуудын нэг болон үлдэж байна. Энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.